Одмонтор сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмонтор сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны Одмонтор радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Одмонтор сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. За өдөр минь батахаа. Өдөр минь. За юунд цөл баян бүрдүүлээ явж байна. Би нэг юу яачиж. Нэвтрүүлгийн гарчгаа өгтөө таны хэлснээр цөлийг баян бүрд болгосноо гэж биччихэж. Гэхдээ яг ямар улсын мэдгүй. Тэгээд жинхнээс асууж байгаа юм шүү. За. Арабын нэгдсэн Эмират улс. Абу Даби, Дубай, Нэтрэ гэл ингээл бид хэд нөгөө алтан дээр 0 алтан малт гээл те. Тэгээд харахаар тэр улс чинь учиргүй ногоо ургаал цэцэглээлэдэг биш те. Одоо цөлд баг те шахуу газар. Нөгөө талдаа болохоор Монгол шиг газрын баялаг та улс тийм ээ. Тэгэд тэр улс адилхан газрын баялагтай буюу өгөгдөл нь адилхан байхад яг тэр баялагтай гэдэг өгөгдөл нь адилхан байхад тэр улс яаж тэгвэл тэр баялгаа одоогийн ийм хөгжил зөв зарцуулчих ба. Дээр нь одоогийн яг орлого газрын баялаг гэхээс л тэгэхээр аялал жуулчлал нөгөө бизнесийн төв болсноороо илүү бас орлогоо олдог болсон 100% газрын носоо хамааралтай биш болчихсон баг. Тэгвэл ийм гоё кейс байна. Тэгвэл энийг ярангаа хэдүүлээ. Монгол маань юу яах юм бэ? Газрын хэвлийн нөөцөө хэрхэн баялаг болгох юм бэ гэдэг тал дээр жишээ аваад харьцуулаад ярихаар бэлтгэлээ. Тэгэхээр энэ байгалийн нөөцийг хэрхэн зөв удирдах вэ гэдэг л нэг юм арга зүй очих гээд байгааз. За сонирхолтой юм бол Арабын нэгдсэн Эмират улс нь 7 Эмиратын холбоо улс юм байна. За. Тэгээд тэдний дотор хамгийн одоо нефтийн үндсэн нөөц нь бол Абу Дабид төвлөрдөг. Тэгээд тэдний гол зарчим бол ингэсэн байна. Байгалийн нөөц нь капитал буюу хөрөнгө. Тэ? Харин not income гэж байгаа байхгүй. Одоо орлого гэх юм уу зарцуулдаг юм нөгөө мөнгө биш. Зүгээр хизээ дуусахгүй нэг юм мөнгө бишээ. Наад чинь хөрөнгө. Наад хөрөнгө юм бол наад хөрөнгөө хайрлж хамгаалж зөв өдөртөхгүй болвол машин байлаа гэд мөргөлүүлээд байж болохгүй тийм ээ. Ямар ч үнэтэй машин бүх мат машин байлаа гэд тэрэн шиг юм зарлах руугаа шингээчих болохгүй шүү гэдэг ийм философи юм тэднийх. Машин байлаа гэхэд толийн зараад иж болохгүй гэсэн үг. Гэхдээ ер нь хайн хандаж болохгүй л хайн хандаж болохгүй. Тэр хөрөнгөө нэг биднес ч өглөө болгоныг угаагаад арчаад хүү яана инэ гэдэг ч тийм. Тэрэн шиг байлгая. Тэрнээс ингээд зүгээр оруулж ирэл цацаад байдаг тийм зүйл биш шүү л гэдэг утгатай. Oil is capital, not income гэж байгаа байхгүй. Тийм юм байна. За тэгвэл энийг ямар нөхцөлд энэ зүйл тийм зөв удирдагддаг юм бэ? 3 урьдчилан нөхцөл биелсэн байх хэрэгтэй юм байна. За мэдээж бидэд ярьдаг байгалийн хэвлийн нөөц болвол ард түмний өмч гэдэг нэг тийм тунхагтай тий. Тэгээ ард түмэн нь яг чи юу гэвэл мөн ч юм шиг. Гэхдээ тэгээ ард түмнийг чи төлөөлөх үгүй л биш ч юм шиг тий. Тэгээ ийм юугүй байд юм байна. Тодорхойгүй. Гэтэл ард түмнийг төлөөлж байгаа төрчин л одоо айлар бол одоо өрхийн тэргүүн эцэг нь үстэй. Тэгээд хэдий олон хүүхдтэй байлаа гэд гэрээ нүүх үү, гнүүлэх үү, эсвэл нэг хуучин юм зарах уу, шин юм авах уу гэдэг бүх шийдвэрийг тэр өрхийн тэргүүн гаргана да. Тэгэхээр түр зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл тэр улстай байгаа буюу гэртээ байгаа нөөц хөрөнгө аливаа зүйлийн шийдвэрт тэр өрхийн тэргүүн хяналттай байхгүй бол тэр айл гэр ямар байх вэ тийм ээ? Яг тэр утгаараа төрийн хяналттай стратегийн олборлолт гэдэг зүйлийг хэд юм байна. За тэгэхээр одоогийн явж байгаа улборлалтын том компани Abu Dhabi National Oil Company гэж компани энэ үлийг яг өгнөөгийн цагт нь шууд цагаа зогсоож байгаа харах юм бол төр бүх энэ үндэсний оператор гэдэг зүйлээр олборлолтоо хийдэг. Сайн компани бол төрийн компани байна шүү дээ. Төрийн компани. Тэгэхэд энийг одоо бидэд яг ингээ өнгөц харах юм бол энэ төр нь олборлолтоо хийгээ явж байгаа юм шиг харагдаад байгааз энэний нюансыг гаргаж ирнэ. Тэгэхээр бид хэдийн ярьдаг түр ингээд үйлдвэрлэл үйлчлэгээр бити ороод гэдгийн эсрэг болцсон юм шиг зүгээр харагдаж байгаа байхгүй. Хоёрдугаар гол зүйл нь тэр мөнгөөр юу нь яах гэж байгаа вүлээ гэдэг асуудалтай хариулсан баг хэвээр. Ирээдүйдээ зориулах гэж байгаа шүү дээ. Ирээдүйн сайн сайхны төлөө. Энийг ирээдүйн манай Монголоор бол ирээдүйн өв сан буюу
одоо тэр сан эднийд байд юм байна. Abu Dhabi Investment Authority гэж. За энэ бол дэлхийн хамгийн том сангуудын нэг нэлээд одоо юутай жинтэй. Тэгээд энэ ирээдүйд яах гэж байгаа гэвэл нөгөө бид эдийн бас л уриал озон бүхэн сонсцсон байдаг эдийн засгаас солонгоруулна гэдэг чиглэлд яг энэ ирээдүйн сан цоошлогдсон хүлээж идэг ордог. За би нэг хугацаатай нь бас даад нь тайлбарлана. 3 дахьт нь за ингээд төр нь их гоё хяналттай гэдэг гоё дүрм журмтай юм байна тийм ээ. Ирээдүйн сандаа мөнгө хадгалаа явж ижээ. За 3 дахь өөр зүйл биш. Дээрх 2 зүйлээ тогтвортой хадгалах гэдэг төсвийн сахилга бат. Өнөөдөр хоёлаа ингээд за өстөө нэр ирээдүйдээ юм мөнгө хадгалъя гэд. Хоёулаа гар барьцлаа гэж бодъё л да. Маргааш болсон чинь одоо нөгөө гэж зүйлсэд байна. Жохон мөнгө наваад идчихэ. Гэж явахгүй яаж ч үлсэжсэн тэр сахилга бата бодлогоо тогтвортой барих гэдэг. Энэ 3 байж иж энэ үйл явц зөв явах юм байна. Энэ 3 доголдчихороо ям хичнээн гоё нөгөө өгүүлбэр чинь нэг цаас болоод эсвэл лооцсон болоод үлдчихэд. Тэгээ удаан хугацаанд болохоор энэ гаргасан гоё зүйлд нь нөгөө ард түмэн итгэх явчихдаг. За нэг хутлаал ярьдаг штэ та. Одоо манай нөхцөл байдал жоохон төстэй. Тэ. За тэгвэл энэ газрын хэвлийн баялагийг би бас энэ дээр хоёлоогоо ярилцсангаа тайлбарлачих гэж бодлоо. Нэгдмэл нэг санаатай болцгооч үзэгчдтэйгээ. Газрын хэвлийн баялаг гэж үг нь анханасаа буруу бол буруу. Тэр бол газрын тэнд байгаа нэг металл, нөөц, ямар нэгэн хими элемент тийм ээ. Тэр гарч ирээд хадгалагдаад, үнэлэгдээд тэгээд яг худалдаа авалтанд очиод чи тэрийг үнэлээд худалдаж авах агшинд баялаг болж байгаа байхгүй. Тэр агшинд л тийм ээ. Давуу хизээ хувцс болох бай гэвэл оёод юм бүтгээд үнэлээд тэр нь заагдахгүй бол бас л тэр хувцс баялаг биш. Гэтэл яг тэрийг хүн үнэлээд мөнгөө төлж авч явал тэр баялаг бүтээгдэхүүн тийм үү? Яг тэрнтэй адилхан. За тэгвэл газрын тосны ашиг хаанаас гардаг вэ гэвэл гинжи хэлхэнүүдийн тайлбарлая. Апстрим буюу тэр доороос тэр баялагийг дээш нь гаргаж ирэх үйл явц. Дараа нь хадгалалт хамгаалалт тогтоогод буцаага зардаг гэдэг ийм юу байгаа. Торик цикл. За энэний апстрим дээр нь болохоор хайгуул хийн хаана байгаагаа юу гаргаж ирэх гэж байгаа хайн мэдээж олон шүү дээ. Олсон хойноо дээр чинь нэг ингээд ухц сэндэлээд олборлно гаргаж ирнэ буцаагаад болно. Нэг юмнаас авчаад буцаага авдраа хаалаа гэдэг шиг нэг ийм үйл явц чинь өөрөө хамгийн эрсдэл ихтэй хамгийн их зардал мөнгө орсон анхны орон хөрөнгө оруулалт хамгийн өндөртэй. Гэхдээ нөгөө эрсдэл буюу магадлал нь төдий чинь бага буруу хайцсан бол яах юм те 100 метртэй нэгсэн чи 200 метртэй байл яах юм гэдэг мэтэр нөгөө бодит болоогүй эрсдэл нь төдий чинь их үйл явц. Дараагийнх нь нөгөө дунд чатны хадгалалт, дамжуулалт, тээвэрлэлт, логистикийн асуудал нь болохоор midstream яг ингээд дэшиж доошиж голдоо явж штэ тал тийшээ. Дараагийнх нь болохоор тэрийг гаргаад ирснийгаа боловсруулна. Тэр нь би өөрөө боловсруулна уу? Одоо хил даваад боловсруулна уу? Ямар ч нэг юм үйлдвэрт ороод шингээд нефт химийн аргаар боловсруулдаг. Тэр нүүрс байна уу, газрын тос байна уу? Ялгаагүй те. Хий байна уу хамаагүй. Тэрийг даунстрим гэдэг байгаа шүү. Илүү тодорхой болсон. Тэ? Одоо вагоноор очивол ингээд гарч ирлээ л да. Эсвэл нэг yongsонд байла те. Тэдэн тон тим одоо октантай тим газрын тос байна. Барайл тэдэн барайл. Тодорхой байгааз. Тэгэхээр тодорхой юм дээр ажил хийх нь өөрөө тэр эрсдлийг төдий ч нэ багасгадаг штэ. Тодорхой байх чинь. Тодорхой бус чинь эрсдлийг ихсгэж байгаа. Тэгэхээр энд нь илүү тэгээд дээр нь марж хийн. Илүү өндөр ашигтай, илүү нэмэн өртөг өндөр шингэх. За нэг ийм 3 секшны нэг ийм ажиллабар байгаа юм байна. Гурлаа нь илж ижил тэр үр дүн төрөх гээд байгааз. Тэгээд тэгвэл энийг яг энэ загвар дээр нь болохоор бус орнууд ямар үндэс нь ер нь тэгвэл энэ ажиллагаагаа яаж хийдэг юм бэ? За жишээлбэл realty буюу биднээс газрын нөөцийн ашигласны татвар гэж нэг байдаг тийм үү? Тий. Тэрийг улс орнууд чи газар байгаа юмыг аваад ашиглаж болно те. Манай энэ юмыг ашиглаж байгаа би нэг ашиглаж чадахгүй байна. Чи аваад ашиглаж байгаа. Гэхдээ манахаас авч байгаа юм чинь чи бас тодорхой хэмжээг надад тэрийг чи цаашаага хэл давуулаад хэдээр зарах чинь хамаагүй. Манай юмыг авчиж байгаа юм чинь чи өөрөө бодож байгаа л те. Ашигтай гэж бодож байгаа учраас орж ирж байгаа. Тэгэхээр надад бол би л тэдэр үнэлж байна. Тэдөө би ашигтай ашиг өгөөрэй. Тэр нь татвар матвар ашигын татвар биш шүү. Чиний ашиг гарсан ч гараагүй ч волюмаар нь эзлэхүүнээр нь авч байгаа татварыг тэр газрын хэвлэгийн realty буюу газрын хэвлэгийн баялагын одоо татвар
Тэ? Энэ тохиолдолд би мөнгө гарахгүй баз. Тэ. Чи өөрөө л бүх эртлээ үүрнэ. Тэгээ тэнд чи шатнуу байна хамаагүй. Гэтэ манахаас шороо ухаад авцсан ч байсан биднээс волюмаар нь мөнгө авна. Тийм үү? За дараагийнх нь болохоор venture, joint venture модель буюу хамтарсан. Тэ? За энэ бол ихэвчлэн одоо энэ юун дээр гарч байгаа. Эмират дээр ихэвчлэн хамтарч байгаа. Хамтралдаа болохоор мөнгө дутсантай биш илүү технологи талаас хамтардаг онцлогтой Норвег байж байна. Төр хувийн хвшилтэйгээ түншлээд хувь эзэмшнэ. Одоо манай загвар 34%, 66% гэдэг те. За дараагийнх нь болохоор бүр одоо бүх юма өөрсдөө хийн. За энэ Сауди Араб улс өөрөө төрөнд бүгдээ өөрөө ухаал гаднаас мөнгө төрөхгүй байхгүй. Хэнээс мөнгө төрөхгүй өөрөө л тэрийг ашиглана. За нэг ийм 3 ийм хэлбэр байдаг юм байна шүү дээ тий. Энэ нь болохоор одоо би энэ дэр ярих гэдэг нь юу вэ гэхлээрэ нөгөө ялгаа заагууд гарах гэдэг. Ямар тохиолдолд энэ 3 зэвсгийн алийг нь одоо хоол идэх боллогч цэрэ халбаг савх 3 байлаа гэхэд тэрнээсээ илүү гэхээс биш ямар хоолнд тохирох вэ гэсэн утгатай шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан энэний буруу зөв тэр нь муу сайн асуудал биш. Тухайн улсын нөхцөл байдал тохирох нь чухал байгаа. За жишээлбэл joint venture буюу одоо нөгөө хамтарсан хувьцаа эзэмшилтээр энэ бол хэрэг буруу хийх юм бол өрийн хавх болж хувирдаг. Буюу яг одоо манай BDD-ийн кейс. Мөнгө байхгүй, технологи байхгүй, хүний нөөц байхгүй, санхүүгийн нөөц байхгүй, тэ? Өмнөх чадамж түүх байхгүй. Ингээ бүгд байхгүй болохоор яах вэ гэхээр чиний зүгээр л хүчээр чиний талд орж ийн гэсэн үг. Чамаас хувьцаа авчлаа шүү дээ, зээл авчлаа. Тэгээд зээл өгсөн хүн чинь одоо та хэд маань банкн дээр зээл авах гээд оролт те хоёр талаасаа гэрээгээ тохирдгоо. Зээл өгөгч итгээд шууд энэ дээр зур гэдгүү те. Өөрийн ирэхгүй ийм статус нь өөр статусаас хоорондоо нийлчихэж байгаа байхгүй. Бидэд зээл авах гэж хэдий таалагдаагүй юм дээр тэгэл банкн дээр хүчээр зурж л байгаа байхгүй амьдрал дээр. Энэ жижиг амьдралтай яг л адилхан. Тэгээд дээр нь болохоор юу ирээдүгэ зээл гэдэг чинь ирээдүгэ барьцаалж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэн каноныхын гэх чинь нэвтрүүлгийнхэнд хэлжсэн шүү дээ. Энэ биднес газрынхаа хэвлийн нөөцийг яагаад ухаж байгаа вэ гэдэг нь хоёрдугаар нөхцлөөс ирээдүйдээ зориулж байгаа. Ирээдүй гэдэг чинь юу юм гэдгээ тодорхойлохгүй бол ирээдүй гэдэг үг чинь өөрөө бас тоймог үү те. Тэгэхээр ирээдүйд өнөөдөр би эндээс 10 төгрөг олцоод маргааш яг хүүхдийнхаа сургалтын зардалт өгч байгаа маа. Эсвэл эндээс зүгээр мөнгө олцоод яванда болондоо бас мөнгөтэй багц зүгээр шүү. Хоёр чинь шал ондоо шүү. Тэ? Хэрв яванда болондоо мөнгөтэй байч бас зүгээр эсвэл өнөөдөр өгөж зүйлсүүд нь штэ гэх юм бол ингээд баг ухаад ирэхгүй. Тийм байгааз. Тэгэхээр нөгөө санхүүгийн сахилга бат буюу ирээдүйд яг юунд зориулах гэж тэрийг одоо ингэж эрсдэл өөрч ухаж байгаа юм бэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тэ? Энэ тохиолдолд биш тохиолдолд одоо энэ юм бол өрийн хавх болж хувирдаг байх нэ. Энийг болохоор cash flow mismatch гэдэг байна. Тэр нь яах вэ гэхээр би хизээ нэгэн цагт нөгөө ашигтай болоод ирэнгүүт нь чамаас хувьцаа эзэмшигчийн хувьд зардал авах ашиг олох гэдэг ч чамтай адилхан. Гэтэл тэр ашиг олох нэг тодорхой хугацаа байгаа шүү дээ. Өмнөх зарлаа нөхөх. Энэ нөхөх зардал хизээч нөхөгдөхгүй явсаар хагаад тэр хооронд миний нөгөө зээл авцсан хүү яваад байгаа. Эндээс жоохон ашиг гарлаа хүүндээ өглөө, жоохон ашиг гарлаа хүүндээ өглөө. Ингээд чөтгөрийн тойрогт орчиж байгаа. Хизээс би ашиг авахгүй гэдэг ийм юм руу түлхэгчдэг юм байна. Манай монголчууд тэнэгтэй биш. Энэ загвар нь өөрөө тийм загвар байхгүй. Тэ? Тэгэхээр энэ загварыг олж авсан хүмүүс бол жоохон хэцүү байна л гэсэн үг. Тэрээс гадны хүн айгүй муухай манай монголыг л хорлох гээд ирж байгаа биш. Энэ загвар нь өөрөө тийм загвар болчиход байгаа байхгүй. Манай нөгөө нөхцөлд. Тэгэхээр савх хичнээн хоол байлаа гэд шүлтөө бол яагаад чиж болохгүй гэдэгтэй адилхан тохиромжгүй байсан юм байна манай Монголд. Дараагийнх нь болохоор нөгөө төрийн өөр дан төрийн байх юм бол эргээд нөгөө сул тал нь төр өөрөө юм их ч одоо бас өөр зөндөө шалтгаан болж нөгөө нэг санхүүгийн сахилгаад нөгөө авилгал тийм ээ гэдэг юмнууд руу орчихно. За тэгэхээр энийг яагаад хийх нөхцлүүд нь хичнээн болсон гэхлээр одоогийнх шиг энэ Арабын нэгдсэн Эмират улс болохоор яасан гэхлээр анханасаа мөнгөтэй байж байгаа төр нь хийцсэн биш юм байна. Суурьтай байгаагүй. Одоогийн төрөөр хэлсэндээ яг энэ агшныг таслаад харах юм бол төр нь айгүй зөв явж байгаа юм шиг харагдавч яг өмнө нь яаж үүссэн юм бэ гэхээр 1970-аад онд Арабын нэгдсэн Эмират улс яах вэ гэхээр барууны компаниудад концессор за ёстой нөгөө орж хурж ирээд өөрсдөө олборлоод аваа роялти буюу газрын хэвлийг ашиглуулсны ухуулсныхаа
нөхөн төлбөрийг манайх аваад байжээ. Волюмаар та нараас алтаа олно, шорогоо олно хамаагүй зарахгүй чи надад пад байхгүй. Зүгээр манай ухсан нийт газар шорооныхаа мөнгийг өгөөл гэдэг утга байхгүй. За тэр үед яасан гэхээр нөгөөдөл чинь технологи ороод ирж байгаа. За бид Виктори яриад байгаа зөндөө технологийн импорт гэдэг чинь тэр гадаадын хөрөнгө оруулалтын амин чухал зүйл шүү. Мөнгнөөсөө илүү зүйл. Мөнгө бонус тий. За тэгээд технологи дээр нь тэр үйлдвэрүүд нөгөө бодтоор юм бариад оруулчлаа шүү дээ. Одоо манай оюутлогоо гэдэг чинь нэг байшин барилгатай тий капитал оруулаад байгаа байхгүй. За ингээр яасан гэвэл тухайн үед нь тэр хүмүүсээс роялти аваад дээр нь бас ашигын татвар авчээ. За дараа нь яасан нөгөө ашигын татвараа аваад биднес ч өргүү байгаа шүү дээ. Өргүү энхнийхээ өдрөөс л нөгөө ухснаас ахуулаад нөгөө компани ашигт үйлч хамгаалan ухсан өдрөөсөө ихтэй бидэнд мөнгө орж ирж байгаа байхгүй. Эзлэхүүнээр нь. За тэр мөнгийг хоёр дахь зарчим буюу ирээдүйдээ яг сандаа төвлөрүүлсэн. Төвлөрүүлэхдээ хэдхэн хугацааны дараа энэ мөнгө нэг 10 тэрбум доллар болох бай гэдэг жишээл математик тооцоо байж штэ. Яг 10 тэрбум гэдэг тоо тавьж ин гэвэл одоо 10 тэрбум гэж юу 100 хамаагүй л дээ би зүшээ авч байгаа. Тэр 10 юм уу 100 тэрбумаараа энэ нөгөө эргээд нөгөө компанийнхаа нээлттэй хувьцааг авах тэдийг нь 34% авна гэдэг жишээл зорилттой байлаа л хяналтын багц аавна. Тэгвэл 34% нь хэдий хугацааны дараа 34% авах хэмжээний бяртаа болох бай гэдгээрээ тэр сангаа нээгээд тавьчихж байгаа. Өөрийнх нь мөнгөөр өөрийг нь худалдаж авах гэж өөрийг нь худалдаж авах гэж гэсэн үг. Өөрийнх нь үйл ажиллагаагаар. За тэр хоорондоо тэр сангаасаа цоолоод өөртөө идээд авахгүй гэсэн үг. Тийм ээ. За ингэж явж хагаад газар нутгийнхаа эхний орлогоо хоримтлуулсан. Тэгээд нөгөө хувьцаагаа багаар аваад эхэлсэн. За идеалаар үгүй нэг талдаа авах юм бол технэж 34% хүртэл нь ингэж хүлээж агаад авах гэхээр эдийн 20 жил зарцуулах хэрэгтэй байсан юм байна. Тэгсэнд орвол өсөн нэмэгдэх хуваар нэг жилийнхаа мөнгөөр шууд хувьцааг нь аваад дараагийнх нь нэг жилийн мөнгөөр шууд хувьцааг нь аваад явж бас нэг талдаа болно тийм үү шоргоолжилж болно. Гэхдээ энэ дунд айгүй сайн ажилласан эдний компани ашиг нь зардлаа нөхөд хизэнээс ашиг гарах уу гэдэг нь дунд нь байж болно шүү дээ. Бүтэн мөнгөө цуглуулах гэж 20 жил болъё. Эсвэл 1 жил болъё. Тэгвэл нэг 7-8 дахь жилээс ашиг авах гэж байгаа бол эсвэл 11 дахь жилээс ашиг авах гэж байгаа бол 11 дахь жилээс ашиг аваад эхлэх үед нь хувьцааг нь бодлоо авчиж байгаа байхгүй. Тийм ээ. Эсвэл ашиг аваад эхлэх цагт хувьцааны үн өсөх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 11 дахь жилээс хувьцаа ашиг гарах гэж байгаа бол нөгөө байрыг баригдахаас өмнө авбал хямдхан аавна гэдэг шиг 9 дахь жил дээр нь манайх авч болж байгааз. Тэгээ аль ч үйл ажиллагаа нь хоёлаараа нөгөө компани маш судалж байгаа зү. Яслаа нэг хувьцааны юм шиг өдөр болгон хувьцааг нь хараал, өдөр болгон татврын шалгаал, өдөр болгон гарч байгаа гарцыг хараал те оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь гайлар орж ирж байгаа нөгөө ямар байшин юу ямар зардал яваад байгааг чинь таамаглаад өдөр болгон тэрийг хянах хэрэгтэй байгаа зү. Манай оюутлогоо хянаж байгаа мó гэдэг байхгүй те. Тэснэ гинт очиод одоо нөгөө мөнгө нэгдэг айл шиг нэг авгаа шиг очиж те татвар нэгдэг хүмүүс шиг очиж ингээд тахлаа нөгөө компанитай хийцүү байгаа зү. Хэдүүлээ эндээ үнэхээр тэр компаниас судлаад явж ийл та мэдээлэлтэй л бай гэдэг. Тэгээ тэрийгэ хэлсэн байгаа. Ингээд өдигийн компани яваад ирээдүйдээ яасан гэсэн нөгөө бүр majority буюу том хувьцаа эзэмшигч нь өөрөө төрнө болоод тэгээд жохон хувьцаа эзэмшигт үлдээсэн. Тэр нь яаж нэгэвэл бас өөрөө бүр авчгаар хэсэг хугацааны дараа өөрөө тэр хүмч нь гадны нөлөө байхгүй бас зэврээд эхлэх байхгүй. Тэгэхээр хацраглаад аваад ирсэн. Тэгэхээр нөгөө талдаа 34% үлдээгээд идеал нь өөрөө 66-ыг эзэмшиж болно л та тийм илүү ашиг авч болно. Нэгэнт яваад эхэлсэн машиныг одоо гайгүй шүү дээ. Гэхдээ 34% чинь нөгөө талын нөгөө технологи, шинжилэл, хөгжил чинь нээлттэй байх нь ашигтай байхгүй. Гэх мэтээр идеал руу одоо очижээ. Тэгвэл ер нь бол ингээд дэлхийд өөрийнхөө хөрөнгийг олборлохын тулд өрөөлд үр тавиад орцсон компани түүх энэ хэдэн нөгөө хуучин сослыг орноос өөр газар байдгүй юм байна л да. Бараг байдаггүй юм байна. За тэгээд энэ хооронд чинь нөгөө 20 жилиг зарцуулчлаа шүү дээ. 20 жил хоёлоо одоо жишээлбэл өнөөдөр биш юм агт маргаашнаас ахуулаад 20 жил ингээд оюу толгойг судлаа л өдөр болгон те хувьцааны яаж яа ер нь энэ олборлолт гэдэг чинь ер нь яадгийн апстрим нь яадгийн аль тохиолдолд энэ хэд хамаг эрсдлээ гоё үүрээ дуусчих. Одооноос эрсдэл нь харьцангуй гайгүй байхыг 20 жил хоёлаа харсан гэж бодъё. Юм олж уншаад эхлээд мэдэхгүй байгаад те ингэсэн гэж бодъё. Тэр хооронд хоёуланд 20 жил унсны дараа Жордан 10,000 цаг үсэрсэн чи ямар болсон гэдэг. Хоёулаа үүрийн ирэхгүй тэр санхүүгийн сахилга бат уул уурхайн бизнес тэл дамнасан дэлхийн энэ уул уурхайн бизнес хаана юу болоод байгааг амар мэддэг эксперт болно зү. Тэ. За тэгэхээр энэ нөгөө
Арабын нэгдсэн Эмират улсын одоо төрийн үйл ажиллагааг бидэд таслаад аваад байхлаар төр маш сайн гоё хийгээд байгаа юм шиг зүгээр харагдаж байгаа шүү. Гэтэ тэрний өмнөх нөгөө мөсөн уулын доотл гэдэг шиг өмнөх бүх хөтөлмөр 20 жил энэ буулганыг хийдэг байжээ. Тэр хувьцаа авч байгаа байдал тийм ээ. Хоорондын дүрм журмаа зохицуулах гэж 20 жил алдаж онж явсан байна. Тэрний үр дүнд гарсан цэцгийг бидэд шууд дуурайх гэж оролдох юм бол хизээч үндэсгүй, ишгүй, алим урахгүй. Бид тэрийг хийх гэж оролдсон байна шүү дээ шууд. Айлыг дуурайгаал алимтай болчих. Тэ. За гэж явжээ. За тэгвэл энэ загварууд хизээ ер нь айгүй айтайхан байд юм бэ гэж баг дурдчихлаа. Роялти буюу энэ газрын гарсан үйл ажиллагааных нь зардал. Үгүй үйл ажиллагаанаас нь авах волюмын татвар те гэж би орчуулад байгаа шүү нөгөө эзлэхүйн татвар. За тэр нь болохоор улс өөрөө чамтай ингээд дийл хийх хэмжээний юугүй статусгүй те одоо жишээл бүгдийн түрүүн банкны чинь дээр хахад чиний баг бүх тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэр банк зээлээ өгч болчих гээд шүү дээ. Амар хавханд ороод идэх те. Яг тэрнтэй адилхан нөгөө улс капиталгүй, өөрийн гэсэн мөнгөгүй, өөрийн гэсэн технологигүй. Арай чамаа нэг мөнгө юм азар нэг гоё гэрээ хийгээд мөнгө ороод ирлээ. Тэрийг нь шууд ямар ч санхүүгийн юу сахилга батгүй засаглалсвал хин дуртай дарга наваад идчихдэг. Бодлого байхгүй, хууль байхгүй. Тэгээд дээр нь нөөц нь баталгаагүй. Буюу байгаа гэж хэлчихэд байхгүй байх нэг хэрэг. 10 гэж хэлчихэд 100 болох чинь бас өөр хэрэг шүү. Яг таг биш те. Тэгээд тэрийг хоорондоо тохироогүй. Гэх мэт иймэрхүү тохиолдолд энэ зүгээр л чи шорооч юу алдчих юу ухсныхаа юмыг яваа ухсныхаа татварыг өгөө байгаль сэндийцнийхаа татварыг өгөө буюу роялти гэдэг тэр татвар чинь маш зүв байдаг байна. Энэ тохиолдолд санхүүгийн талаасаа бид нэгэнт сул байж иж тэр апстримийн гаргаж ирж байгаа хамгийн өндөр зардалтай үед нь бити орооч гэдэг ийм юм байна. Зардлын хувьд нөр хуваарлтын хувьд бараг 60 шахуу хувь нь нөгөө гаргах зардал байхгүй. 60-аас дээш хувьд гаргах зардал. Дараа нь тэрийг нэг юм хадгалж агаад тэрнтэй тэрэнд үгүй ингээд дамжуулчих гэдэг дараагийн жижиг зардал байхгүй. За тэгэхээр энэ манад бол жишээл энэ роялтиг хувь зүв байжээ. Яг тэр гэрээнийхээ төвшөнд таслаад аваа шүү. Зүгээр сул мөнгө ороод ирэхээр бас муу тал нь нөгөө засаглал сул үед дахиад тэр чин нөгөө гарын салаагаар урсчих шүү те. Хэдий зүв байсан ч үйлдэл дээр буруу тохиолдолд. За хизээ нөгөө joint venture руу хамтарсан байгвал саяны Эмират чиг би өөрөө чамтай дийл хийх хэмжээний адилхан технологитой те адилхан ер нь үзүүл үзчих гэсэн мөнгөтэй те тэгээ засаглал нь тогтцсон. Өнөөдөр би чамтай гэрээ байгуулах дараад нь миний орон дээрх ерөнхий сайд ерөнхийлөгч нь бас үйл шалтгаалan манай бодлого тогтвортой те авилга өгөөд байх шаардлагагүй. Одоо чи өөрөөсөө авилга хулгайлахгүй би өөрөөсөө хулгаалъя. Улсын нэг дарга хулгаалъя гэхэд чи нөгөө хувийн хөвсөл чинь хулгайлуулахгүй шүү дээ. Тэгэхээр хувийн хөвсөлтэй joint venture хийхин хамтарсан одоо түншлэл байгуулахын нэг сайн тал нь нөгөө намайг хулгайлахыг болиулах тал чинь нөгөө чи байхгүй хувийн хөвсөл байхгүй. Тэгэхээр яг ийм тохиолдолд ингэдэг байх нэ. Кейсээс бол 1960-аас 70 10 жилийн туршид Англи Америкийн компаниуд олборлолтоо эхэлсэн. Яг энэ төр роялтигаа л авсан. За тэгэнгүүт яг энэ 70 оны үеэр ойлын газрын тосны дэлхийд даяар бүүн болсон. Энэ үед гинт овоож цасан мөнгөтэй болохгүй юу. Тэгэнгүүт энэ мөнгөө хүүе эн чинь нөгөө зорилгоос давсан мөнгөөр хэдүүлээ шавч чиг гэх биш те. Юу гэж бодсон гэхээр хувьцааг нь ахиухаа авчаал даалгахгүй юу. Тийм биз? Тэгээд авцсан. Тэгээд тэр мөнгөөгөө юун дээр бас зарцуулсан байгвал дэд бүтц рүү. Одоо тэр 60 70-аад оны Арабын улсыг хараарай те. Одоогийн шиг биш шүү те. Тэгэхээр дэд бүтц одоо маа дэд бүтц хэрэгтэй шүү дээ. Дэд бүтц байх нь нийт ард түмний зүгээс болохоор ингээд улсын хийх ёстой боловч нөгөө талдаа бол бас нөгөө хөрөнгө оруулагч том компаниудаас мөнгөний дотооддоо үлдэх асар том одоо торштой тий. Тэгээ тэрийг хийж авсан баг. За мэдээж нөгөө 20 жил дотор чи битэр болсон нөгөө судлаад байх яхавтай тий. Манай залуу болсон учраас бэлдсэн байгаа. Тэгэхээр чи битэр сайн болчлоо. Гэрээ окей болж гэн. Засаглал нь дарга нар нь одоо зөв байчлаа. Нөгөө залуу үе чинь сурчлаа. Ингээр хідэн хэсэг нөхдүүдийн гэхгүйгээр үндэсний өөрийнх нь зөв байгуулал систем өгсөрөгдөж байгаа байхгүй тий. Тэгээд энэ
нөгөө фанд ч байж гин. За ингээд зөв эрдэмтэй тэгээд нас бийж хүрсэн зоригтой тэмүүлэлтэй ийм хүүхэдтэй аав нь одоо тэр фандыг 20 жил цуглуулсан фанда өвлүүлэхээр нөгөө хүүхд зөв аваа явна зү. Гэсэн ийм уламжлал юм эднийхээс харагдаад байгаа. За тэгэхээр одоо эндээс ийм асуултын матрц гадарч байгаа байхгүй аюу амар бэлэн. Улс төрчид ингээд энэ матрцанд хариулна гэсэн үг. Эхлээд танаа нөөц баталгаатай юу? Яг чи үний яриад байгаа мó? Тэ? Алтваа нэгчээд хийд юм ухулчваа. Шороо ухулчваа. За энэ бол хоёр талаасаа их хамгийн эхлээд юу хийх гэж байгаа гэдэг нь мөнгө төрнөөсөө илүү хамгийн чухал зүйл нь. Гэрээний гол эхний юу гэдэг зүйл нь. За тэрэн дээр болох нөөц юуны нөөц гэдэг нь л маш чухал. Газрын хавар нь байна уу? Газрын тос нь байна уу? Ийм. Эдний болохоор тэрийгэ шийдсэн юм байна. Хамгийн эхлээд нөгөө алаагүй юу лээ гэдэг шиг яг ямар юм гэдгээ маш том гэрээний төвшөнд баталгаажуулж авах ажил эхлээд аягүй хийгдсэн юм байна. Энэ хооронд чинь давхар юу явж идэх вэ гэхээр нөгөө энэ улсын PR чинь дэлхийд даяар тарж байгаа байхгүй. Манайх ийм том нөөцтэй боллоо. Монгол улсын оюу толгой бол дэлхийд 2 торох нөөцтэй байна энэ гэдэг байгаа чинь нөгөө худалдаа авах шиг татаад байгаа юм л да. Өөртөө гайхуулаад бидэнд мэдээлэлээд байгаа гэхээс л тэгэхээр эн чинь бас бизнес явж байгаа учраас харилцагчдаа ийм баталгаатай, ийм сортын, ийм одоо сайн те нүүрс мөрс одоо алт зэс олдлоо гэдгээ бас танилцуулаад байгаа үйл явц. За тэгвэл нөөц баталгаатай юу тийм. Тэгвэл доороос нь юу хийх вэ? Нөөц нь баталгаатай юмд хоёр талаас айхгүй хөрөнгө оруулъя л да. Нөгөө хүн айхгүй юм байна. Би өөрийнх нь газар дээр байгаа зүйлээс юунда айдгийн. Ингээ хоёр талаасаа 50-50-аар идеалаар бол мөнгө оруулаад чи технологи оруулчих би мөнгө оруулчих тий. Тэгээд нөөцөөс гаргаснасаа хуваагаад авчи. Ийм л хоёр энгийн дийл байгааз. За хэрв нөөц баталгаагүй байх юм бол нөгөө төрөнийх шүү дээ. Нөгөө хөлбөр нь юу гэвэл үгүй гэж хариулах юм бол өөрөө ухаадаа шорооч гарны юуч нь өөрөө мэд. Баггүй. За манайх бол нөөц баталгаатай. За тэгвэл joint venture ба хамтарсан юм хийч. Дараагийнх нь асуулт нь. Та өөрөө хөрөнгө гаргаж чадах уу? Үгүй. За одоо хоёр дахаас үгүй болчихж байгааз хамтран 50-50%, 34-66 авъя гэжсэн чинь хоёр дахь асуултанд манайх бүдэрчлээ шүү дээ үгүй. За тэгвэл татврынхаа модель руу орохоос арга байхгүй. Хэрвээ чи мөнгө гаргах юм бол хувьцаа аваарай. Тэгвэл манайх үгүй болчихлоо хоёр дахоос. Танаа засаглал сайн уу? Тогтвортой, маш одоо ойлгомжтой, авилгааг идэгдээгүй, маш сайн засаглалтай юу? Үгүй. Тэ үгүй тохиолдолж өгвөл чиний ашиг хаачж байгаа мэддэггүй алгал. Өөрснөө хэрэг гэдэг чинь хаачж байгаа мэддэхгүй. Ард түмжтэйг харж мэддэггүй. Алга болно. гэж байгаа байхгүй. Засаглал сайтай байх юм бол ашигтай л байна. Дөрөвдүгээр асуулт нь чи зээл авч мөнгө төлөх гэж байгаа юу? За. Тэг. Тэгсэн тохиолдолд нөгөө debt trap буюу өрийн хавханд орж байгаа. За тэгэхээр энэ болгонд тийм байх юм бол за одоо бушгал одоо ашиг олоод өрсөлдөж явах хэрэгтэй байна тийм. Тэгэхээр бидэд яах вэ гэвэл эхлээд үгүй гэдгээрээ түрүү ярьлаа. Татвар аваа явж ий. Тэр хооронд нь хүүе одоо нөгөө зөвхөн татвар аваад явдаг биш. Эсрэгээр хөгжихийн тулд яах вэ гэхээр мөнгөтэй болох юм байна. Цуглуулга фанда хийх юм байна. Дээр нь засаглалаа сайхан хөгжүүлэх юм байна. Дээр нь нөгөө тэрийг хөгжүүлэх нөөц хүний нөөц технологиудаа суралцах, хулгайлдагсан ч copy paste хийдгсэн ч бэлтгэх юм байна. За энд нь хэдэн жилээ. Тэ. За хамгийн хурдталтаа л дор хаяж хүүхэд төгсөөд нэг ажилдаа гартлаа 4 жил үсттэй тэ. Их сургуультай. Тэгэхээр ийм байдаг бахнэ. Тэгээд тэр хүүхдээ мэрэгсээ хөтлөн 6 жил. Тэгэхээр төрийн сонгуулийн 4 жил дотор үр дүн бүзэх анханасаа жоох хэцүү байхгүй юу? Тэгэхээр энийг харж чадах уу гэдэг нь одоо тэр шийдвэр гаргахчдын хамгийн том толгойн өвчин байх ёстой юм байна. За ивент тэтгэж танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байна. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-аас сонгох боломжтой. За Батаах Батгаар болоод MMS-ийг үнэхээр магтахаас ч аргагүй ийм компани байж байгаа. Яг нэг их дэлхий рүүгээ чиглэсэн, их дэлхийгээ хайрлсан ийм үйл ажиллагаа явуулаад байгаа болохоор бүр магтахад ч урамтай тийм компани байгаа. За та бүхэн бас нарны эрчим хүчний системээр дулаалгаа ч юм уу цахилгаанаа шийдэхийг хүсэж байвал
MMS руу очиж уулзах боломжтой. Ерөөсө байр дээр худалдаалж байгаа байран дээр нь яваад очих юм бэл. Өөртөө үрдэг тэнцэнэ. Гоё байшин барьсан шүү дээ Green Building гэдэг. Тэгсэн. Манай энэ байрыг ирээд үзээд хийчээ. Дэлхий чинь ийшээ яваад байгаа маа. Ийм болох юм аа ирээдүйд та бүхэн бидний энэ байшинг хараад санаа аваарай. Бид нэр түүчилээд өгье. Бид нэр энэ технологиудыг оруулаад ирье гэдэг ийм доо санаачлагыг гаргаад тийм гоё байшин барьсан юм бэл. За тэгээд байр нь хаана гэдэг вэ гэвэл нисхийн 4 зам болцсон. Нисхийн тайраг болоод нисхийн 4 замын урт талд MMS Green Building гэдэг байшин байж байгаа. Тийшээ очиод үзэж танилцаад тэгээд бүтээгдэхүүнүүдийн шийдлүүдийг бас харах боломжтой юм биш шүү. За баярлалаа. За баярлалаа. MMS бол үнэхээр нөгөө өнөөдрийн ч биш ирээдүйн цагийн тий. Тэгээ хүн чинь нэг юм магтахтаа өөрөө төлөмжлөлтэй болсон үедээ сэтгэлээсээ нэг бүр магтмаар байдаг шүү тий. Яг хоёулангийн бол үнэхээр тэгдэг сэтгэв шүү нэрэ. За тэгэхээр бидэд цаашаа явал одоо бидэд нэг харьцуулаад яриад байгаа тийм ээ. Тэгвэл эднийх одоо гол нь яаж яг хөгжсөн модель нь юу гэвэл эдний тохиолдол дээр яасан гэхээр газрын тос харьцангуй нүрсийг хатуу юугаа бодвол харьцангуй нөгөө юу амархан гарч шингэнийг сороолгох гэдэг чинь хүрцтгэнээс арай амархан. За газрын нөгөө хий бол бүр бүсгэ гараад ирнэ ухаад хийг одоо конвейерлаад байхгүй. Гэх мэтийн арай нөгөө юм хатуу зөөлөн хий төлөв гэдгээс шалтгаалаад одоо зардал нь харьцангуй гайг. Тэгээд их тэгээ huge reserve гэдэг нөгөө юу та нөөц ихтэй тий хангалттай их. Тэгээд яг тэр таймингийнх нь үед хоёлоос их ярьдаг шүү дээ. Компани улс төр дээр яг тэр нөгөө тохиолдол гэж боломж гэж гарч ирдэг. Тэр боломжийг аягүй сайхан ашигласан тэр ойл бум тайминг дээрээ 70 онд босоод ирсэн. За тэгэхээр одоо азарч гэдэг юм уу те ингээд явсан байна. Гэхдээ хэлэхэд саяны тэр нөгөө урдч нөхцлүүд хангагдах ёстой нөхцлүүд л байж иж хөндлөнгийн бидэнд аз заяатсан юм шиг харагдаад байгаа шүү. Тэ одоо манайх бол айгүй харамсалтай зүйлүүд болж исэн. Яг зэсийн бүүм үед нь хэрэлцээр байгаад хориг тавьждаг гэсэн тэ. За тэгээд яг одоо энэ дэлхийн одоо улс орнуудын муудалцаад нөөцийг хангах боломж гарахт нь хангадаггүй гэсэн тэ. Одоо зөндөө тийм гараад байгаа шүү. Хятад одоо жишээлбэл Австралид нэг үер болоод манайх ганц нэрвэлэх боломж гарсан дээр нь оо яах юм бэ гэдэг дараа суучдаг гэсэн тэ. Австралтайгаа хэрэлдсэн байж хахт нь бушгын шочод өгчнө үстэй хүн юм зарыг гэж яхад чинь тэ. Тэгэхээр бид хэд одоо энийг нэг юу яагаад үзээ л да өөрсдийнхэн зүгээс нэг аваад үзье. Хүнийг магтаал хараад гүлрэх гэхээс л тэгэр. Бид хэд нэг талах зардаг компани байлаа гэж бодъё л да талхаа хийцэн тэ. Тэгээд талах хийчээд дэлгүүртэй хүн ороод ирэхлээр өөрөөсөө энэ дэлгүүр чинь квадрат чинь би авсан чи манай хаалгарч орох хэрэггүй. Чи бол гадны хүн тэ. Намаг энийг засч махсч манай өвөө эмээ энэ дөрвөлжин квадратыг анх авч исэн. Тэгээд энийгээ би зассан. Чи надад нэг төгрөг оруулаагүй маа дэлгүүрээр чи орох ирэхгүй гэдэвэл бүр логик ямар алдаатай байна те. Тэр хүмүүсийг ороод ирэхтэн зүгээр баярлал орж ирэл талхаа заргаал гарах хэрэгтэй үстэй. Чи яаж бодсон? Тэр гаднаас дэлгүүрлүүг орж ирж байгаа худалдаа авахж байгаа гадны хүн манай хамаатан биш гэдэггүй үстэй юм ч те. Аль болох олон хүн орж ирээд аль болох үйлчлүүлээд аль болох талхан зарагдчихвал одоо сайн биш юм уу те. Тэгэхээр манайхаа энэ гадныхныг үзэн ядах гэдэг сэтгэхүй чинь яг энэтэй адилхан шүү. Дэлгүүр нээчээд охиноо л оруулна, нөхрөө л оруулна, өөр хүн оруулахгүй гэдэгвэл одоо тэр дэлгүүр ажиллах уу те. Тэгэхээр яг энэ байжээ. Яг энэтэй адилхан Арабын улсууд болохоор яг тэр шашин машин тухайн үедээ айгу бас хэцүү те. Арабын улсууд чинь нээлттэй биш. Ийм үзэгдлүүд байсан байна. Сайн тал нь юу гэж нөгөө хаант засаглалын нэг сайн тал байгаа шүү дээ. Ямар зүйлийг шууд шууд ингэ хийждэг. Буруу ч байсан нефт явцдаг, зөв ч байсан нефт явцдаг. Тэгээ энд бол яг тэр зөв байсныгаа нефт явуулдаг ийм юм тохиромж нь болжээ. Хаан засгал сайн гээгүй шүү. Гэтэ тэр будаг савхтаж идэхэд тухайн үед савх байсан тохиромжтой байжээ. Тэгэд шууд хийжээ. Тэ? За дэд бүтц. За дэд бүтц ямар чухлыг бол энэд шууд эхний 10 жилийнхаа орлогоор шууд хийж эхэлсэн. Юу хийсэн байг бол сайн дэлгүүрийнхэн шиг даваа тэ. Бид дөрвөлж хаалгагүй түүц байгуулчаад юм зарах гэж оролдъё. Тэгвэл улс орны хувьд хаалгач юу вэ? Нөгөө бомбтууд. Нөгөө нэс хонгоцны буудлууд тэ. Нөгөө төмөр зам. Одоо юу гэдгийг. Энэ бүгд чинь байхгүй бол бидэд хаалгагүй цонхгүй түүц нээчээд дотор аймаг айгүй гой урайлга 400 мянган жуулч ингээ хатаад
Нөгөө жуулчд нь мэдсэн гэж бодъё. Азар тэр түүцэн дотор надад зориулаад үгэл битсэн байгааг мэдсэн гэж бодъё. Тэгэд орох гээд орж чадахгүй байхгүй юу? Тийм биз? Тэгэхээр тэр хаалга үүдээ онгорхой байх ёстой үстэй. Даарчин гээд одоо өвөл түүц онгорхой л үждэг үстэй. Худалдагч нь хөрхийн амтан эсгийн хутлаа өмсөө суудаг л үстэй. Яагаад гэвэл тэрийг оруулж ирэх нь чухал байдаг шүү дээ. Байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр дэд бүтцээ шийдээч. Нөгөө 400 мянган жуулчнаа авах боломж нь байна уу? Орж ирлээ. Айгуу том цэлээсээ хаалга байлаа. Орлоо нэг хүн юм аваад зогсоход хоёр дахь хүн багтахгүй бол хэцүү үстэй. Тэгэхээр тэр байр талбай саваа бэлдээчээ те сайлаа бэлтгэхээр саваа бэлдээчээ те яг энэ рүү Арабын нэгдсэн Эмират улс 10 жилиг зарцуулсан байна. Ингээд нийтдээ мөнгө нэг жоох орж ирүүлээ тэр хон засаглаа тогтоолоо дараа дэд бүтцүүдэд байрлаа эхний тэр 60-аас 80 он хүртэлх нь ерөөсөө суур одоо өстой бүсээ чангалжээ эндээс одоо нэг гарангуут нь өлслөө гэж идэхгүй шүү гэдэг утгаар энэ дэд бүтэц засаглалынхаа боловсролын хүний нөөцийн асуудал дээр 100 тавьсан баг. За ингээд 50-гууд нөгөө хэдий одоо хаантай ч гэсэн эсрэг үцэгт бүлгүүд байна. Нөгөө энтэнд очиж агсдаг бүлгүүд. За эддүүс гараад ирэхлээр нь 100% гадаадын өмчлөлт чөлөөт бүс гэдэг юм нэгэд өгсөн юм байна. Тэр чөлөөт бүст чинь нөгөө манай улсын нэг нөхөр алах хадвар барьж очихгүй байхгүй. Очиж болохгүй. Тэгэж хоёр улсын олон улсын гэрээний бүс ээж штэ тий. Энэ чөлөөт бүсийг байгуулсан байна. Байгуулж гисэн. Тэгээд тэрэндээ болохоор нэгэн чөлөөт бүс байгуулагчаар хууль эрх зүйн хувьд ч гэсэн амар болчихж байгаа юм. Татваргүй орчин барихтай нөгөө нэг цэгийн хурдан үйлчлэгээ тэгвэл манай нэг хин дорж дулам дарга нарын эрх ашигаас салаа авчиж байгаа байхгүй. Би дорж дурмыг хүмүүжүүлэх гэж оролдохын оронд зүр анханаас нь тэр бүсийн шинээр байгуулаад өгч байгаа байхгүй. Дорж дуламд хамаагүй. Тий. Ямар ч хамааралгүй очиж даналцахгүй гэсэн үг тий. Ингээ болгосон юм байна. За ингээр аргачлууд нь энэ эдний улс бол ингэсэн байх нэ. За ингээд ийм өөрийн гэсэн дундын бүстэй хоёлаа уулздаг нэг кофе шоптай байлаа гэж бодъё л да. Кофе шоптай дундаа нэг кофе шоптай болчаал гэсэн үг чөлөөт бүс чинь. Тэгвэл чи тэнд өөр юмсэг очино би өөр юмсэг очино. А тэгэхгүй дандаа би чамайг гэртээ дуудаал нэг те ороод ирэнгүүт нь явуулахгүй тэгэл архитраас шахаад байвал чамд манай зоонд орж ирэх таагүй үсэн штэ те. Яг энэтэй адилхан хөрөнгө оруулагч нарыг яг тийм таата бүсэнд бүсийг бий болгоод өгч байгаа. Гэхдээ тэр кофе шоп манай хэл хязгаар дотор байж байгаа байхгүй. Тийм биз? Бас бүр таны явчихгүй. Тэгэхээр тэнд мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар мэрэгжлийн ажилтнууд те нөгөө технологи за тэгээ дэлхийн юмнууд чинь бүгд дагаад бүгдийн найраал нэг нэгээр найд ахгүй анханасаа хүрсэн бий болчоор нөгөө тэнд хийсч явсан ургамал ургацдаг гэдэг шиг нөхцөл таата орчныг бүрдүүлээд тэгэхээр дэлхийн том очичдаг байх нэ. Манай гашиг тэгэл гадныхан гэд үзий ядаад байдаггүй. Үзий яддаг хүмүүсээс хүчээр таслаад өгчдөг. Тийм байгаа. За тэгвэл энэ цүл одоогийн юм руугаа юу болсон гэхлээр саяны эхлээд цүлээсэн юм байна. Дараад нь тэр тайвар логистика айгуу сайн хөгжүүлсэн юм байна. Буюу түүцээрээ гой гэрэлтэй цонхтой гаднаас харагддаг гой цонхтой ороод ирэнгүүт орыг их хаалган гой нээлттэй дүгжээ мүгжээгүй эндээс юм унчихгүй гой те хаалгатай орлоо чөлөөтэй бараагаа авах хэмжээний талбайтай авлаа барааны олдцсон ихтэй буюу газрын тостой ийм орчин эхлээ бүрдчихэж. За энэ тохиолдолд ямар ч үйл ажиллагаа ийм активити чинь нөгөө цус хүнд шаардлагатай гэдэг шиг мөнгөн урсгал шаардлагатай. Энэ мөнгөн урсгал хэнийг дагуулдаг вэ гэхээр нөгөө банкудаа дагуулж байгаа тийм үү. Тэгээ банк ороод ирэхлээр одоо урсгал чинь зүг болоод эхэлж шít. За ингээд мөнгө эргэлдээд баахан хүмүүс яваад байдаг. Энэ хүмүүс чи юу вэ? Цагаатлах юм бол ажиллах гэж ирнэ үү, аялах гэж ирнэ үгээс үл шалтгаалan аялж жуулчлаад байна шүү дээ. Одоо төр өнгөж дамж өнгөрөөд шүү дээ. Түр байна уу, бүр байна уу ингээ яваад шүү дээ нэг тийм. Энэ явж байгаа урсгалыг чинь өөрөө нийт аялж жуулчлаа гэж хараад энэ хүмүүсээ нөгөө ажлынхаа байран дээр аятаа тухтай байх нь 24 цагийн 8 цаг гэдэг шиг энэ хүмүүс тэр гадны хөрөнгө оолж банк нар чинь зөвхөн мөнгө хийх гэж ирчээд нэг цөлд байгаад байх биш. Үнэхээр сайхан таатай орчинд байх юм бол happiness байх юм бол яах вүлээ? Улмал нөгөө загас ихтэйд юу цуглана гэдэг шиг юм болно шүү дээ. За ингээд энэ дамжиж явсан байжээ. Энэ болохоор үеэр бүр он цагийн түүхэн ямар явах юм бол 70-аас 90 онд одоо газрын тусаа жинхэнэ апстриминг хийгээд хүй хай гэдэг үе тэгээд логистикэ барьж байгаа. Логистикийн дэд бүтцийн Мандан Бадралын үе 90-с 2005 он санхүү үйл хөдлөлийн Мандан Бадралын дэлхийн төв болох хэмжээний болсон нь 2005-аас 15 он. Одоо болвол яадаг вэ гэхээр энэ улс
нөгөө аялал жуулчлалаас мөнгө олцсон. Одоо юу хийх юм? Тэгээ 15 оноос хойш нөгөө технологи, ногоо эрчим хүч дэлхийн том банк гэхээс илүүтэйгээр нөгөө юуны сан хөрөнгө оруулалтын сангууд энд төвлөрч гисэн байж байгаа. За тэгэхээр энэ дээр жоохон юу хэлнэ нөгөө юу лээ. Муу санаатай үзэхэд альва тэр улсын банк нь орчдөг, альва улсын тэр технологи нь орцсон байх юм бол энэ улс руу өөрийнхөө хадгалуулсан авдралуу дайрдаг улс гэж байхгүй байхгүй. Тийм байгаа. Өөрийнх нь мөнгө нь байгаа, өөрийнх нь хамаг технологи байгаа, өөрийнх нь хамгийн сайн ажилчид нь байж байгаа. Тэнд рүү хамаг юм хадгалуулсан шүү дээ. Энэ хадгалуулсан айлын амбарч хамаагүй би өөрөө тэнд алтаа байжод нууцсан бол тэр айлыг аль болох хулгаад бити өртөчөөсөө, өөр хүн бити дээрэмдчихээсээ, тийм ээ. Одоо тэр аав ээж нь арих согтоо бити тавьчаасаа, зөв яваасаа, хүүхдүүд нь бити хулгай хийчээсээ гэж бодно үз. Тэгээд хүчээр тэр улсыг өөр эндээ юм байгуулсан улсууд нь сайн яваасаа л гэж бодох юм байна л та. Юугаач оруулаагүй одоо улс бол одоо тэгээд Монгол сунж гинөө байж гин. Ер нь Монгол улс байгаа ч юм уу гүйч юм уу гэдэг хэмжээнд нөгөө тал нь очих байхгүй юу. Тэгэхээр энэ гадаадын улсуудын хөрөнгө оруулалт гэдэг чинь бүр ингээд асар олон мөнгнөөс илүү value байдаг үнц нь байдаг байх нэ. Тэрийг хоёлоо түрүүчийн дугаар дурстай. Мөнгөн үнц нь яг юугаар харах вэ 14% байлээ шүү. 86% нь бүр ингээд мөнгөөр үнэлэгдэхгүй асар их давуу талыг олж авдаг юм аа. Хүчийг тэр улсын хүч одоо чадлыг бол тэргээр авдаг гэж тэ. За 3 дахь шалтгаан ингээд хэлээд дуусъя. Ер нь яад эдийн засгаа солонгоруулах гэдэг. Айгүй энгийн. Хариулт нь айгүй ойлгомжтой. Тэ. Гэхдээ яг эдийн засгийн утгаар юу гэвэл альва газрын хэвлийн нөөц дуустдаг. Дуустдаг байлг байхгүй. Хичнээн аав ээж чинь одоо өв хөрөнгөлдөөсөн чи авдралт чи хөрөнгө дуусгал байхгүй юу? Хизээ нэгэн цагт. Тэгэхээр улсыг болвол өнөөгийн нэг бидний хүний насаар биш бүр хэдэн зуун жилээр нь харах юм бол ямар ч газрын баялагтай улс хизээ нэгэн цагт дуусна. Тэр үед юу үлдэх вэ гэхээр нөгөө ирээдүйн хоёр зүйл байгаа. Нэг нь мэдээж дандаа яригддаг хүнийхээ ард түмнийхээ нөгөө мэдлэгийг хинч авч дэмжиж чадахгүй гэдэг. Онол хоёр дахь нь болохоор хамгийн чухал нь юу юм? Одоо бид баахан мэдлэгтэй хүмүүс хаашин чиглүүлж мэдлэгтэй болох вэ? Газар зүй хичээл үзүүлэх юм уу, монгол хэл үзүүлэх юм уу? Яг юуны төлөө маргаад байгаа вэ? Гэхдээ нөгөө аливаа зүйл хүн гэхгүйгээр эрчим хүч авах гэж байгаа шүү дээ. Гариг иргэсэн байна уу те? Бүр хүүтэн чулуул биш бол одоо ургамал ногоо бүх юм маа дэлхийн амьдраг нэрсэн эрчим хүчний төлөө амьдраад байгаа. Нохооч байсан те. Тэгэхээр тэр эрчим хүчил чухал юм болвол аливаа тохиолдолд эрчим хүчрүүл ерөөсө цаг амигт зүтгэгчхэд ер нь хүн төрлөختөн байна уу? Бидний дараагийн одоо хомоод юусэн ч байна уу те? Эрчим хүчил хамгийн нэг юм байна гэдгээ бол харчиж байгаа. Тэгээд тэр эрчим хүчний одоо шилжилт хөдөлгөөн одоо сайжруулалтыг улс орнууд хэрхэн шийдэх вэ гэдэг л дээр л байнгын бодож яхад хоцрогдохгүй мөнхийн сэдв мөнхийн хэрэгцээ деманд юм аа л эрчим хүч. За энийг Арабын нэгдсэн Эмират улс ерөөсөө жижиг томгүй дарга зэрэггүй олон харцсан юм байна. Тэгэхээр эрчим хүч гэж юу вэ гэдэг дээр төрөөдөл ойлгоод чи энэ хүн төрхтөө одоо хүүхдэд хэлэх нь л да тэр ойлгодог бол те. Миний хүү одоо нэг 70 наслахтаа 100 наслахтаа эрчим хүчний төлөө амьдрах юм биш үү гэж ганцхан үглэл одоо нэг ичидтэй хүн алга услаа гэж бодвол нөгөө хүүхд айгүй ойлгомжтой байхгүй эрчим хүчний төлөө л амьдрах юм байна. Тэхийн тулд би хэл сураад байгаа юм байна. Тэхийн тулд тоо бодоод байгаа юм байна те. Тэхийн тулд физик судлаад байгаа юм байна. Тэхийн тулд илүү тэр мэдлгүүдийг өгөх багш найз нөхөдгөө хамт олонтой болох юм байна. Тэрнтэйгээ харьцах харилцааны соёлтой байх юм байна гэд ингээд тэгээ тэрийг судалж байгаа инх баттайгаа хотчиж хамт амьдрах юм байна гэдгүүд ингээд бүгд дагаад аваад өрч болохоор байгаа байхгүй. Тэгээ эдний жишээн дээр энэ улсын жишээн дээр бол гол зорилго нь эрчим хүч гэдэг зүйлийг улс нь нэг номер болгоод авчтай юм байна. Тэр нь газрын тостойдоо биш юм бэ шүү. Газрын тосгүй байсан ч эрчим хүчийг л гэдэг гол зорилгоо тавьчих юм бол улс орнууд павертай байх юм байна гэдгийг олж харсан байна. Манай ойлгож 8 онд батлагддаг те. 8 онд гараг яадаг гэрийн гараас зурдаг те. Тэгсэн байлоо те. Яг он сардаг хаяа холдсол биш. Бис энэ танд яг он сар ярих болох гэсэн яг ярьчлаа л та. 70-аас 2005 он хүртэл эдгээр чинь дэлхийд хичээл заасан юм байна шүү дээ. Өөрсдөө жишээгээр. Тэгсэн харин тийм. Бүр ингээд яаж явбал зүв бэ гэдэг нь те. Ямар дарааллаар. Манайд бол 3 жил за яг тэрнээс өмнө яригдчихсэн юм уу бисаа мэдэхгүй байна л та. Гэхдээ ямар ч гэрээнд гараас зурх хүртэл
3 жилийн хугацаа бол байсан юм байна бэлдэх. Гэхдээ би нэг сонсоодсэн нь анх бол зүгээр роялти авъя, хувь эзэмшгүй гэж яригддаг. Тэр үнэн юм уу, бодлоо юм уу? Хэрвээ тэр үнэн байсан бол тэр чинь хамгийн зөв шийдэл байсан юм биш үү? Одоо бид нэр ингээд өдөрт хэдэн төгрөгийн татвар төлж яана гэдэг дэмжиж байгаа чи загнаад байдаг, дэмжихгүй байгаа чи загнаад байдаг. Нэг иймэрхүү байдалд орсон байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед болохоор яагаад бид нэр хувь эзэмшихгүй байгаа юм бэ гэж загинсаар аваад хувь эзэмших одоо юу руу орсон гэдэг юм бэл. Гэж яригдаад байгаа тийм. Яа гэдэг үнэн худлаа мэдэхгүй байна. Ашиг сонирхол өөр янз бүрийн ч юм байсан байж болно тийм. Тийм. Манай биш. Тэгсэн нөхдүүд нь өөрсдөө ч уучраа мэдэхгүйгээр хүний өөр их ашгуудын үгийг дамжуулсан байж бас болно тийм. Мэдэх юм. Гэтэ би тэрэнд итгэхийг хүсээд энэ яг тэр чинь Монгол хүмүүс яриад байгаа байхгүй. Бид нэр анх ингэж яхад өөрсдөө иргэд ингэж шахсан юм аа. Тэгэд бид нэр хувь авсан юм аа гэж яригддаг. Иргэдийг тэгж илүүхлэх манипулят бол цаг үед явж ирсэн юм билээ шүү. Үгүй одоо харин 100 жил өмнө ч тэгж ирсэн. Харин яг тийм. Дандаа л тэгжсэн. Газрын баялаг бид нэр их гээл. Мөнхийн хоёр хөшийн манипулятэд явж л таарна. А энийг буруу харахгүй. Тийм. Путиний оронд өөрийгөө тавиад үз. Ши Жинпиний оронд тавиад үз. Хятад хүний төлөө биш хятадаа жоон доош нэгээд Монголын төлөө гэж юу ямар хүн бодох юм. Тийм шүү дээ. Тийм бол одоо тэр улсын захирагт одоо эзэн хаан эмгэлэгч байгаад яах юм. Тэр хүмүүсийн буруу биш. Путиний маш зөв. Ши Жинпиний маш зөв. Үе үеийн хөрш орнуудын удирдагч нарын маш зөв. Зүгээр тэр хүмүүсийн зөв байлаа гэдэг нь бидэд тэрийн үг дуугаа даах нь харин буруу зөв бүл гэдэг. Тэгээд л өөрсдийгөө л харах хэрэгтэй байна. Яг тийм. Тэр үед хэрвээ бид нар нийтээрээ одоо энэ Сауди Арабийн шиг мэддэг байсан бол ингэж болохгүй юм байна шүү дээ. Хөөе дими юм гэдгийг одоо өөрсдөө мэдсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ уг нь бол бид тэдээс бүр дахиад даруй 20 жилийн өмнөх кейс шүү дээ. Харин тийм. Туршлага судлаад дарга нар энийг судлаагүй юм байна те. Баярлалаа. За болсноо. Боллоо баярлалаа. За баярлалаа батайхаа. Үнэхээр сайхан гоё дугаар байлаа. Өнөөдөр ухаарлаа хайрламар дугаар байлаа. Станерээ таны нэвтрүүлгүүдийг нэг сонсоод одоо сонсож байгаа хоо тэгээд яг хэрэгтэй хүмүүс юм тийм ээ. Тий. Тун утгагүй бас нэг гоё болчихсон. Ингээд ярихаар тэгдэг байхгүй. Та гадныхыг магтлаа. Монголоо мууллаа гэдэг. Үнэхээр байгаа байдал нь ийм байгаа юм чи. Үнэн байдал нь ийм байна. Гадны жишээнүүд нь ийм байна. Тэднээс авчирч одоо нутагтаа одоо нутагшуулна гэдэг тийм. Тэгээд хөгжчихийл тоо гэдэг байгаа л царай шүү дээ тийм. Айл болох тэгээд тэрийг ойлгохгүй хүмүүс нь сонсоогүй ч баг дээр юм шиг байт юм дөө. Үгүй ихтэй амар хэцүү. Гэт сонсоод нэг хоёр сонсож байгаа 2000 хүн маань бол энийг ойлгодог хүмүүс бүр гоё сонсож байгаа. Чанартай хүмүүс сонсож байгаа хаа тий. Бас хөөрхий голж болохгүй. Ингээ тэр чинь ерөөсөө голж болохгүй шүү дээ. Чи үнэхээр хэдий зөвхөн сонсож байгаа ч гэсэн. За баярлалаа батайхаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлгөөний Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Дараагийн дугаар. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.